Эх орны өглөө хөтөлбөрийн амралтын өдрийн дугаартай хамтаа үзэгч танд баярлалаа. Тэгэхээр бид Entertainment зочныхаа цагаар үргэлжлэх гэж байна. Энэ удаад хэнийг урьсан бол хамтдаа харцгаая. За, өглөөний мэнд хүргье. За, чамд өглөөний мэнд хүргье. За, үзэгчдээс амралтын өдрийн мэнд хүргье. Ер нь амралтын өдрөө бүтэнсээ өдрийг юу хийж өнгөрүүлдэг вэ? Бүтэнсээ өдөр бол бүтэн амралт байна. Хагас өдөр хагас амралт, бүтэнсээ бүтэн амарна. Ер нь гэртээ гоё өнгөрөх дуртай. Тэг өнөөдөр бол эх орон телевизтэй өнгөрөөж байгаад гоё байна. Тий, сайхан байна. Бид мэдээж ярилцах гол шалтгаан маань Ах トゥ 3 гэдэг уран сайхны инээдмийн кино нээлттэй хийсэнтэй холбоотой. Би 3 хүүхэдтэй. Нэг эцгийн 3 өөр хүүхэд. Алт юм байна. Яага. Би байхгүй Монголоо угаастай. Монголоо. Тэд бивинэ мэдэхгүй. Энэ хөрөнгө хэн дөглүүлдэг юм бэлээ гэж. Ялмад өвлж авдаг л ахгүй хахад. Чуу яа юм гэдэг юм бэ? Ах トゥ 3-ийн гэрэл. Хоёр эрэгтэй нь бол бурхан болцсон юм байна. Алдахгүй юм байна. Матгад цаасан кинонд яаж ингэж боловсон байна? Тэр ороод биш шүү дээ. Яач вэ? Дүүгээ яа гэж байна. Энэ таны бодож байгаас арай л өөр нөхцөл байдал үүсэж байна. Бид нар алдсан юм эргүүлж авах чинь заяа. Оо халдсан лоотой банд байна. Чамд хоёр сонголт байна. Эсвэл чи эдгээр зодуулаад дээр нэг бол эднээс зодуулахгүйгээр тань дээр очив. Инээдмийн уран сайхны кино. Тэр хоёр чинь тэгээ хүн алж чадах юм уу? Харин ямар сан бүргүү цогттой. Ара бүргүү чадчихсан. Жолооч нь бий вэ? Бид ахиж тэхгүй ингээд ахаад шинээр эхлэх үү яах вэ? Хуцаад. Бацаад гიშгээд аяа. Ах トゥ 3 инээдмийн уран сайхны кино. Энэ гурван залууд амьдрал бэлгэлээ. Тийм ээ guys. Хаврын анхны бороо. Юу дуулаад байгаа? Таврыг гайс доо. Тэгэхээр энэ киноныхаа талаар танилцуулаач. За, Ах トゥ 3 инээдмийн уран сайхны кино сая 12-нд нээлттэй хийсэн. Тэгээд одоо бол 14-5 он. 14-5 онцсон байна. Тий, тэгээд агуу сайхан үзэх сайхантай явж байна. Тий, ер нь бол инээдмийн төрлийн кино. Тий. Тэгээд одоо манай киноны продюсер бол манай Манлай. Тэгэл одоо энэ хүн бол тэр киноны одоо цогцлох зүрхээр одоо явахыг энэ хүн шийдэж тэгэл тийм ажилтай байгаа. Бид миний хувьд бол өөр бүтээлд орчихсон. Тэр үний ажилтай явж байгаа. Яг гоо тэгээд үзчихсэн сайхан хүлээгээл авсан. Тий. Одоо тэг яг нэг киногоо өөр яриад байгаа юм тэнэг тий. Хамт. Энэ кино бол ингэсэн юм аа. Ах トゥ 3 гэж киног Скайлах Entertainment-ийн хийсэн. Тэгээ би продюсераар ажиллаж, өөрөө жүжигчнээр ажиллаж, махаа хэдэж, маягаа зулгаж хийлээ. Матгад цаасан кинонд яаж ингэж боловсон байна? Тэр кино маань харин хүмүүс хам сайтай, сайхан үзэгчд дүүрэн байгаад их баярлж байгаа. Энэ бухимдалтай нийгэмд те он гараал зөндөө бухимдлаа шүү дээ. Тэр болгоныг тайлахын тулд бид нар бас энэ сайхан инээдмийн уран бүтээлээ хийж яг цаг үеэ олж те хүмүүсийн бас сэтгэлийг сонсоход сайхан байна. Насны хязгаар бол огт байхгүй. Яг бүх насныхан гэр бүлэрээ жоох хөвгддөг очиад үзэхэд боломжтой юм. Тийм боломжтой. Насны хязгааргүй. Бид нар бас мэдх юм л да. Ер нь захиалгат инээд гэдэг хамтлаг маань гэрэлтэй цонх гээл дээр гардаг гэсэн шүү дээ. Тэр үеэс эхлүүлээд нэг шин нэг инээдмийн юмдаа өнгөл захиалгат инээд гардаг те. Тэгэл тэр хүмүүсийг үзэх дуртай. Нэг хэсэг нэг жоохон чимээ болцсон байсан. Юу хийжсэн бэ?
зориуд чимэг болсон. Ер нь бол яг бид нар оюутан байхаас ахуулаад одоо төгсөх курсээс ахуулаад үндэсний олон нийтийн телевиз дээр ингээл ах нарын туслах хийгээл өсөлтөө. Тэгээд телевиз дээр хол нэг жинхэлж улаан үнэлгээ өгдөө шүү дээ. Тийм өгөхгүй. Жинхэлээгүй өгөхгүй. Тэгээд нөгөө хулгаагаар орно нөгөө дур байна. Сонирхол байна. Тэгээд нөгөө дээдлийн курсын ах нар чинь ингээд студиуд ингээд том юунууд редакцид нөгөө найруулагч болцгооч. Тэгээд хатад туслах гэдэг. Тэгээд нөгөө гадны хүн оруулахгүй гэл телевизийн цемент ашин зүгээр таваа тусгачдаг. Харгээл хар таваад дээр нэг дараад орж ирээл. Тэгээд ингээд үүдэр сэмэрхэ орцсоных нь алга зүгээр. Тэгээд давж орсныхаа алга хав харах гэдэг чинь хүүт тусаар агууд нүс арилах өдөржингөө бүх хэгийг ингээд таваад гүйцэн. Чи давсан юм аа гэдэг. Тэгэж явж байгаа яг бид нар нийлээл уран бүтээл хийгээд ихсэн. Тэгээд бид нар бол тайзны урлагаар бол авсалтаа тэл гэрэлтээ цонхоос гараа тайзан дээр тоглолт хийгээд хоёр тоглолт зүйлөө хийгээд тэгээ бид нар цаг болдоогүй. Ямар цаг байхгүй. Одоо юуны соёлын төвөргөө үлдвэрчний соёлын төв ордог гэдэг хоёр газар тоглолт өглөөс 2 жил бид нар цаг болдоогүй. Тэ одоо нэгсэнд тухайн үеч олон продакшн шавцсан байсан гэсэн. Тий одоо ингээд олон хамтын продакшн үлдээс нөгөөдөл чинь ингээд олон жилийн гэрээгээр ингээд сөөжөө хацгаацсан. Бид нар шинэ байжсан хүмүүстэй шинэко теста анхны тоглолтын бацаа яах бид зайхад бид доороос гарч өгдөд дэмжих хэвээр та нар цаг өг бичсээр байгаад тухай гэрэг интернэшнл дэмдээ ахыг дуудаад дэмдээ ахтаа та нар энэ цагийг өгөөд энэ хүмүүсд анхны тоглолтыг хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд тоглоо бид 2-3 тоглолтыг зогссон. Тэгээд 3 жил сул хийж байгаа. Фэмилийн амжилттай байсан юм аа тоглолтууд сайхан байсан. Тэгэл байж байгаад амби ах маань харж нийлээд тэгэл амби янз гэдэгтээ тэгээд тэрнээс хойш бид нар бас тэгж нэг 2-3 жил тоглолт хийгээл. Тэгэл яг тус-тусын уран бүтээл. Тэгэл дамын 8-нд орсон. Тэгэл тус-тустай уран бүтээл. Тустай ч явах уу ийшээгээ студ болоод телевизийн студид хийгээл NTV телевиз, SPN телевиз тэгэл сүлд уран бүтээл телевизийн шоу нэвтрүүлгүүд хийж эхлэв. Тэгээ реалити гэдэг. Тэгээ явж байгаа сүлдээ ингээл яасан гэсэн чинь нэг жижигэн студид болцгоо Өөр гэсэн. Тэгэл яваал тэнцээ нэг кино хийгээл тэнцээ нэг. Тэгээ бид нар байж байгаад амьдрал тавтаа мөрөдөө хийгээд. Тийм олон амт тий. Тэгээ хэдүүлээ бас ингэ нийлэн байж байгаа. За нэгдээ бүгдээрээ сайхан юу яа. Одоо яг тараад авчихсан дөрөв байхгүй. Уулзалт нь ховордоод нөгөө нэг ингээд хэдүүлээ чи хийгээд байгаа байхгүй болохоор чинь. Амьдрал нэг болуулаа. Тэгээд амьдрал тавтаа мөрөдөө хийгээд тэгээд тэрүүний дараа ястаа нөгөө ниснэ гэдэг шиг нэг хэсэг одоо гэр орондоо хараагүй жил мэл өндөрсөн хүмүүс байж ш тэр чинь баг л. За одоо нэг жил болж байгаа чинь гэртээ харьсан тоон одоо миний хувьд бол нэг за нэг алдаал 30 удаа очсон очоог илүү. Тэгээд тэр үед ихнэр хүүхэдтэй байсан уу? Үгүй гэрлээ. Тэгээд бид нар чи нөгөө институтынхаа телевизийнхаа киноныхаа байран дээр байрлаа. Тэнцэн тэнд амьдрал ерөөс. Тэгэл тэнцэн галтгаа муугатгаа жүжигчдийн ингээд амардаг өрөө уран бүтээлчдийн өрөө монтажны амардаг өрөө тэгээ бүгдээрээ тэгээд тэр чинь ер нь хараад ер нь найраг өчдөг байхгүй. Ер нь ингээд харилаа шүү дээ. Шүн ингээд хараал гэж ууд өглөө 7-нд ч яасан бэ л гэж бичээд эхэлнэ. Тэгээд за гэртээ ёо гэл тэгээд нөгөөдөл нь ирээл нөгөө гэрлээ ингээл бужигд өгөхгүй. Тэгэж явж байсан хүмүүс чинь нэг амар тэгээд гэхээр амьсгаа авсан шүү. Тэгээд бүгдээрээ гэж байгаа. Тэгэл юу болцгоо чи ингээл тэрнээс хойш бид нар нийлж ингэж хамт уран бүтээл хийгээгүй. Одоо тэрнээс хойш анхны уран бүтээл болох гэдэг шүү дээ. Амтал тавтай морноос хийж байгаа хойш хийж байгаа л нийлж хийлж байгаа юм бол. Тусдаа дандаа тусдаа кино мэнэ эцгээ гэдэг юм. Зэнс нэг амар алцаал мөнгө төрөндөө бол салаагүй. Бид нар чинь нөгөө нэг тийм салж болоод мөнгөн дээрээс болоод тийм юу мөнгө байгаагүй л дээ. Мөнгө дээр салтлаа гэж амар тийм их мөнгө байгаа ч үгүйс. Адиа хаачсан би. Уул гуруулаа ирэхтэй байсан шүү. Адиа эмлэгт. Хөрхий. Тий. Хоолоо нөгдөөд бас жоо эмчлэг. Тэр хүн чинь ерөн амьдралаар ярьдаг хоолоо их тийм. Тий. Бараг энэ өсгөнийхээ анзаараас гардаг хоолоо байдаг шүү дээ. Тэгээ тэр чинь гэсэн хоолоо чинь саяны хүүт X хөдрөлтөнд дотор хэдэн өдөр ганц хоёр зурганд явсан юм шиг байна тий. Тэгээ одоо сүүлдээ ийм царай байхгүй нөгөө ани жоох зүгээр юм аваатай болсон. Тэмчлүүлж байгаа хоолоо. Эрдөө дэрдэхгүй байна гэж. Байна гэж
тий. Тэр цаанаас дуурна. Эхлээд бол та нар ингээд уран бүтээл хийж илаа. За төр завсарлаа. Мэдээж найзуудын үед нэг холбоо бол байсан баг та. Байгаас ингээд баруун өдөр бол уулзж байгаа. Тэгсэн хэрнээ нэг уран бүтээл дээр ажиллаагүй удчихсан. Яг энэ кинон дээр нэг уран бүтээл дээр баг болоод ажиллахад нэгэндээ нэг ингээд чот яагаад байгаа бэ ч юм уу эсвэл миний найзтай үнэхээр мундаг байна гэл нэг хөөх энэ хүн үнэхээр өсчихжээ гэл хардаг шээ бид нар найзуудаараа тийм одоо мэдрэмжүүд хэр байсан бэ бахархах сэтгэл дээрэс нь тодорхой хэмжээний голох сэтгэлүүд бас байдаг шүү дээ. Ер нь бол нэс чинь угаасаа мэддэг хүмүүс. Тэгээд одоо чи нэг нь ингээд тэрийг нь ингээд энийг нэг чигээр маань нэг чи би тийм хичээх шаардлага бол. Угаасаа яг л манай нэг тийм маань хичээх тэгээд ингээд тэгээд би бол бас алан ажил амжилуулдаг болсон байна гэж банлагаар одоо бид чинь хэлээ үс банлаг амар олон салж ажиллаж илээ. Манай адья ер нь хүмүүс нэг тийм алиа комеди царайтай тэрүүгээр нь төсөөлдөг тий. Нэрдэгч кинон дээр бас нэг арай өөрөөр тоглож гэлсэн. Тэгээ энэ Монголоо гэдэг дүр бол байж би тэгээд ер нь бол энэ кино яг ингэ дуусахад Монголоо гэдэг хүний тухай авалж дууссан шүү. Бараг л хэдий бид нар өөр зохиолтойж гэлээ. Тэг илүү их тийм тавах дөрөв шүү. Тэгэл нөгөөд чинь нэг тийм уянгийн юм романтик хайрын текст юм. Энийг би хэлэх юм уу? Бодгоо энэ зөхгүй хаа. Өөрчлөө гэв. Би чи хэлиж ёо ийм байвар хот би хэлнэ. Царайнд ажид хэлсэн. Миний царайндаа байхгүй армантик тоглосон. Царайнд нь байхгүй тийм армантик дүр бүтээсэн. Тэгээд яг хоо октод бас киноны тэгээд кино дууссан чинь адья баярлалаа шал өөр болсон байна гэд. Тэгээд тэр бол гоё дүр баярлалаа найзаа. Тэгэхээр бол ер нь бол байдаг бол бас тэр талаараа ч гоё тоглосон бас. Би тэгээд нөө Сувдын Батуулга битэр чад тавьсан юм. Адья наач нь ер нь бол нэг амар дүлэхгүйгээр тэгээд дүлээх шаардлагагаар ингээд ситуац бодчих юм бол нөлөө сонол унчин. Ер нь бол унчаар ирсэн. Ер нь унчууд бүр буруутахгүй. гэдэг чинь тулгаа. Тэгсэн хэвгүй. Тэгээ би тэгэл окол да яг хөө зүгээр ядаж аяган дүүрүүлтий гэдгсэн хүн гэдэг чисгүй ингээд бүгээсээгээд сэрэдний шахацсан байгаа юм чинь. Хүн гэдэг ярьсан чинь гарч ир паркад тасгсан. Пүр паркад тасгахгүй тэгээд тасгаад доошоо сууч зурлаач нь алдаа. Голдон таймыг алдчих гээд ингээд тэгсэн чинь тулгаа. Явчлаа шүү дээ. Явчлаа. Тэр бол үнэхээр нөгөө нэг дан хадьяатайгаа дандаа тийм комеди тоглож исэн болохоос биш. Найзгаа тэгж үзээ. Тэгээд тэр бол одоо ингээд нөгөө ажлыг утсан байж байгаа гэсэн дээр орчихсон. Адья чи сайжирсан байлаа шүү. Чаддаг болсон. Уран бүтээлийн амьд юм байна. Анхны болцоогоо дурсаач. Нэг болцож байгаагүй. Нэг болцоо шууд уулзаал тэгээд хаалцгаал зуулзаад Харанхууд л уулзчихсан. болцоод явхаас бид нар шинэ үеийн болцооны царайтай хүмүүс биш. Царайтай хүмүүс биш. Танаа хамтлагийн хамгийн одоо аятайхан царайтай гэдэг юм хамгийн царайл нь бол нэг давлт ах штэ тий. Хүмүүс бас тэгэж ярьдаг. Тэгээд дараа нь бол мөөжөөхө орж байгаа юм. Бацаа штэ яамаа. Ер нь яг бид үсгээ яг тухайн үед нийлээд ингэ зогсоход бол ер нь царайтай ер нь урлагийнх гэхээс илүү ер нь малын улгаач. Хэдэн малын улгаач баригчаад байж байгаа юм шиг л. Ер нь ливгүй царайтай хүмүүс аччих гад байж байгаа юм шиг тийм царайтай л юм. Ерөөсөө хамтлаг дотор ерөөсөө тийм царайны тухай ярих ерөөсөө ямар шаардлага байгаа. Яг тийм болзоо зүр сүйтгэж л явсан. Гоё тийм. Анхны болзоо гэдэг чинь гоё шүү. Тэгээ заавал нэг ширээний ард суугаал, заавал хоол идэл ингээд бид нар уулзсан л бол болцоо тий. Уулзаад цуглалтууд явсан ч болцоо тий. Тэгэл цэцэрлэгийн хашаанд, сургуулийн хашаанд, сааданд түнс ингээд нэг тийм орчин гэж бид нар ч байгаагүй шүү дээ. Хамгийн гоё тоглоом л хамгийн гоё хөгжилтэй тоглоом нь хоорондоо чулуугаар байлдах гэсэн тоглоом шүү дээ тий. Хамгийн хоорондоо олгодоод тий ингээд цусны гажиг тэр чинь гоё тоглоомд ордог гэсэн. Одоо бол террорист тоглоом. Одоо бол бүр амар террорист тоглоом бот. Биднээс хамгийн гоё тоглоом. Тэрүүний дараагийн гоё тоглоом хоёр гаражийн хооронд үсрэх. Тэгэд ийм нийгэмд байсан хүмүүс нэг тийм армаач зүйл байгаагүй. Тэр чинь ерөөсөө нөгөө хүүхэд томтод ингэ явж хагаад
Олон дүрийн давтамж нэгэд нэг мэдгүй нэг хоёрын гэсэн ингээд явж ирсэн тийм л төгөлээд үг. Одоо гэр бүлүүдээ хэрэг нууц шал танилцуулж болох уу хэдэн хүүхэдтэй болж байна. Тэгээ дээрэс нь гэр бүлийн үндэс нь бас хинрүүд нь үзэж байгаа их нэртэй зориулаад сайхан хайрын үг их боломжтой болохыг хэзээ романтик биш ч гэсэн тэгээ бас хэлдэг байлгүй дээ тий. Одоо романтик болсон. Нийгэмдээ зөгцөөд. Нийгэмдээ зөгцөөд насан дэрлэх үлээ. Одоо насан дээрлэх үлээд ер нь тэгээд хажуулчих гал суух. За би бол нэг ихнэр хоёр хүүхэдтэй. За. Эхнэртэй хүүхдүүдтэй бас хайртай шүү. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний би бол аюу гэрсэх баг. Яаж игээл харьчих гал 4 5 хүртэл зураг мурагтай өглөө 10 гээд 4 5 дуусаал өглөө 10 зурагтай болохоор харьчих чам. Хараад унтаа загнуулаад хэлээд. Тийм тэгэхээр аюу гэрсэх гэр бүлийн аз жаргал үн цэн гэдэг бол миний хувьд хамгийн чухал. Хүн болгон гэр бүлдээ гэртээ аз жаргалтай байхыг хүсдэг баг те. Тэр болгон нь бол мэдээж эхнэр хүүхдүүд те. Найз нөхдүүд тэгэл нэгнийдээ очиж суугаал тэгэл байх ч юмс аз жаргалтай баг те. Би энэ тэлэр хэлбэр гэнэ гэр бүл байхгүй учраас. Тийм үү. Тий. Тэгтээ мэдээж бол гэр бүл гоё гэртэй гэсэн. За баярлалаа. Тэгээд гэр бүлд наас жаргал хамгийн сайн сайхан бүгнийг хүсье. Хамгийн гол нь ах トゥ гур уран сайхны киногоос үзэгчд маань өнөөдөр амралтын өдөр байгаа. Тийм учраас одоо кино чатрууд руу залгаж байгаа цагийн нас суугаад тий очиод үзээсэй. Хөдөө орон нутагтаас нээлттэй хийж байгаа юу? Одоо энэ сая дорнотод нийцсэн шүү дээ тий. Төв аймаг дорнотод нийцээд ирсэн шүү дээ. Цагаан сарын Эрдэнэтэд нийцээд ирсэн. Цагаан сарын дараагаар Монгол оронд байгаа. Хүүтэнд хамгийн гол нь киногоо авч яваад одоо хүмүүс явуулна шүү дээ. Одоо кино гаргадаг хүмүүс тий. Тэгэд яг нөгөө ах トゥ гурын киноны ч аносыг хөрдсөн ийм киногийн чинь хаардан дээр хөрдсөн хүн цастай хамт олдлоо гэж байгаад байна л да. Бас тий айхны хүүтэн байна тий. Хүнээ харилж шүү дээ. Тэгээ яаж нэг өрөнд дулаан болдог. Тэгээ цаг агаар наашлаа тий. За баярлалаа. Тэгээд их орны өглөө хөтөлбөрт өнөөдөр өргөдөж ирсэн баярлалаа. Бидний хүндлээд амралтын өдрийнхөө цагийг зарцуулсан баярлалаа. Баярлалаа. Их орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.